хөтөлбөр үргэлжилж байна. Зураач гал од нь хөрөг шог зургийг өөрийн өвөрмөц арга барилаар ердөө 3 минутанд зурдаг байна. Зурулсан хүмүүс харин илгээ хүчтэй нээж сэтгэл зүйн эмчилгээ болдог гэдгийг зураач ярьлаа. Ямар марсан болов тийм бэ? За тэгэхээр үзэгчдээ яг энийг харж байгаарай. Яг энэ зургийг сая нийслэлийн 53 дугаар сургуулийн багш галууд шог зураач галууд зурсан. Тэгэхээр нийслэлийн 53 дугаар сургуулийн багш галуудын хувьд за хичээл заахаасаа гадна за ажлын бус цагаараа ингэж шог зураг зурж бас нэмэлт орлого болдог байх нь. Тэр бас сургуулийн одоо багш шог зураач галуудын за гоё намтартай тав хүнд танилцуулъя. Үнийг инээлгэж инээж харахлаар би өөрөөс баярлдаг. Тэр бол одоо энэ мэргэжлийн бас нэг сайхан тал юм уу да. Тэгж ойлгодог. Ямар мэдрэмж төрдөг вэ? Тэнд өөртөө гоё гэдэг. За билнэ. За. Йоо. Нийгмийн сэдвүүд одоо надад нэг тэгж сонирхолтой санагдах байлцсан дөө. Гэхдээ яг хаяа зургийг бол зурна л та. Одоо манай нийгэм чинь тэр чигрэл төр зэсгээс ахуулаад бүгдээрээ л хошин шог болчихлоо шүү дээ. Надаас илүү жинхэнэ хошин шогт чинь бүгдээрээ улсын хурлын гишүүд нийгэмдээ яриад болчихлоо шүү дээ. Зургийн багш галууд шог зургийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн юм. Тэрээр багшлахынхаа хажуугаар арга хэмжээнүүдэд очиж шог зураг зурд нэмэлт орлого олдог талаараа хэллээ. Харин галуудын авиас хэрхэн илэрсэн тухайд Багдад цэцэрлэгийн зургийн дугуйлан давж 3 настайдаа агаарт хуруугаараа зурдаг хүүхэд байсан хэмээн гэр бүлийнхэн дурсдаг. Харин дунд сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдийг шог зураг байдлаар зурж анхны бүтээл нь анги дүр инээд илгэлжээ. Инвест тэрээр шог зургаар тууштай ажиллах урам зориг авчээ. Ерөнхийн нөгөө хэлбэр юуг нь ямар юм бол гэдэг тухайн үед нь маш хурдан сэтгэж бодож орлох хэрэгтэй болдог. Хүн болгоны одоо түлхүүр нот гэдэг шиг онцлог одоо илэрхийлэмж өөрхийн донж нь өөр үүдэг болохоор тэрийг нь олохын тулд маш хурдан одоо ирж хайж олно. Дэлхийн алдартай одоо дэлхийн хамгийн том шог зургийн тэмцээн болдог л доо. Америкт ISKA гэдэг. Тэнд нөгөө жил болгон болдог тэр дэлхийн шог зургийн анивал алтан амар гэж цом авдээ. Алтан амар мөнгө амар. Тэр алтан амар цомыг авсан дэлхийн шилдэг шог зураач болдог байхгүй. Тэрийг л авахыг ер нь мөрөддөг. Тэгээд тэрний төрхийн төлөө үргэлж ур чадвараа байнга сайжруулж явна гэдэг тийм. Галууд шог зургийг хүнийг инээлхийн зэрэгцээ дал дутах хүчтэй мэдрэмж илэрхийлдэг онцгой урлаг хэмээн онцолж цаашид Монголд өмнө нь байгаагүй шог зургийн үзэсгэлэн гаргах зорилготой ажиллаж байгаагаа дурслаа.